13 дугаар зууны эцсээр гүдгэр хэлбэртэй шил томруулах чанартайг ажиж мэдснээр түүнийг жижиг үсэгтэй бичгийг унших зэрэг ташиглах болжээ. Улмаар нэмгэн захтай хоёр талдаа гүдгэр шилийг мод төмрөөр хүрээлэн бариул хийж анхны томруулагч шил үүссэн байна. Түүнээс хойш хүн төрлөختөн 400 жилийн дараа олон дахин өсгөх өөр аргыг сүйвчлэн олжээ. Ганц ширхэг маш гүдгэр шилний оронд 2-оос 3 дахин өсгөх шилийг давхарлан хэрэглэх санааг сэдэж, улмаар нэг хоолойд байрлуулсан хэдэн өсгөгч шилнээс тогтсон багжийг зохиож, түүнийг микроскоп гэж нэрлэжээ. 17 дугаар зууны төгсгөлд Голландын Амстердам хотод амьдарч байсан Анатолий ван Левенгук байшингийнхан дэрэгдэх давирхайтай хонхорт тогтож хит онсон борооны уснаас дуслыг авч микроскопоор харахад тухайн үедээ хамгийн жижиг гэгдэж байсан бясалганы хачгаас 1000 дахин жижиг янз бүрийн хэлбэртэй амьд биетүүд бужигналтан сэлхийг олж харжээ. Энэ нь нэг эст биетүүд буюу нянгууд байлаа. Үүний дараа амьтны эдийг микроскопоор судлахад тэдгээр нь мөн л эсээс тогтоох бөгөөд бие биенээсээ ханаар биш нэмгэн зүйлээр тусгаарлагддгийг тогтоожээ. 19-р зууны ихэнх үед микроскопын хүчин чадал нэмэгдэж, судалгааны аргууд нарийснаар эсийн тухай мэдлэг улам гүнзгийрч микробиолог хэмээх шинжлэх ухааны салбар бий болжээ. Микробиолог нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил организмыг судалдаг биологийн шинжлэх ухааны салбар юм. Бичил биетэнд амьд организмын бүх аймгийн үндсэн шинжийг хадгалсан төлөөлөгчд байдаг ба энэ нь нэг талаас тухайн шинжлэх ухааныг ихээхэн төвөгтэй, нөгөө талаас ихээхэн сонирхолтой болгодог. Микробиологийн үйл ажиллагаанаас энэ шинжлэх ухаан нь хүний үйл ажиллагаа ба байгаль дахь хувиралт өөрчлөлт, тэдний харилцан уялдаа гэд асар өргөн хүрээтэй болохыг ойлгож болно. Хүн төрлөختөн бол ер нь өвчнийг их сурвалж бол ер нь нэг тийм нүдэнд үл үзэгдэх юмнаас болоод байна гэж тааварладаг байсан. Тэгээ энэ түүх бол өнөөдөр одоо 300 жил 400 жил болж штэ. Тэгээ 21-р зуунд бол одоо бичил ертөнцийг хүн бүхэн мэдж байгаа. Бактериудын одоо гай зовлон болон ач тус юм. Тэгэхээр энэ шинжлэх ухаан бол өөрөө биологийн шинжлэх ухааны одоо нэг тулгуур суур чулуун учраас хүн төрлөختөнд одоо маш их ирээдүйг авчрах ийм найдлага тавьсан шинжлэх ухаан. Бид бол бактери, бичил организм гэхтэр ер нь нэг сайн хүлээж авдаггүй шүү дээ. Гэтэл энэний нөгөө нэг сайн тал нь бол энэ бичил организм бол асар том биологийн нөөц юм. Өөрөөр хэлбэл генетик нөөц. Эндээс бид нар бол энэ бичил организмын удамшлын мэдээллийг ашиглах асар том боломжууд байна. Энэ бол одоо биотехнологийн салбар гэж нэрлэдэг байгаа. Эсвэл хүрээлэн буй орчны биотехнологич гэдэг юм уу, хүнсний биотехнологи салбарт хэрэгж болж байна. Тэгэхээр энэ сүүлийн жилүүд бол энэ одоо байгаль орчин их доройтхуулсан хүний үйл ажиллагаагаар ялангуяа уул уурхайн салбараас хамаарат ингээд энэ ус хөрсний бохирдлын асуудлууд нэлээд хурцаар тавигдсан. Тэгээ энэ чиглэлд бол бид нэр энэ тамсхийн орд газар нефть олборж байгаа одоо тэр цооногуудаас тэр хавийн хөрснөөс бол одоо 20 гаруй одоо төрлийн бактерийн өсгөр бол ялгаж авсан байдээ. Тэр тамсгийн нефть олборлож байгаа газрууд нь маш их хэмжээгээр нь одоо ойролцоогоор гэх юм бол 10 км-ээр үргэлжилсэн тийм том талбайг бол бохирдуулсан байсан. Нефтийнхаа нөгөө нэг тосноос илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ аваач асгаал нэг газар авираас асгасаар хагаад маш их овоолго үүссэн. Тэгээд тэр овоолгоо ер нь тухайн компани одоо цэвэрлүүлэх тийм шаардлага бол байгаль орчны яамд хүргэлсэн байдаг. Тэгээд тэрний дагуу бид нар бас тосыг ер нь хөрсөн дээр асгарсан тосыг яаж цэвэрлэх боломжтой гэдгийг гадаадын орнуудтай харьцуулахад бол Монгол орныхоос жоохон өөр төрлийн бактериуд бас тэр тосонд байж байгаа гэж бодоод бид нар тухайн орчныхон тосноос нь бактерийг илрүүлэхээр бол зорьсон. За тэгээд 2 жилийн өмнөөс бид нэр бактери хайгаад одоогийн байдлаар бол биднэрт мэдэгдэж байгаа бациллусын төрөл, псевдомонасын төрөл, спингомонасын төрөл гэсэн 3 бактери бол илрүүлээд байгаа. Энээс гадна бол 14 төрлийн бактери бол байгаа. Одоо судалгааны шатанд явж байгаа. Энгийн байдлаар болохоор бид нэр тосноосоо задлах идэвхийг үүсгэхэд бол 80% бол бууруулсан байсан. Анх байсан тосных нь хэмжээний харагдаж байна. Контрол тос нь тэгээд багассан тоснолын харагдаж байна. Өнгөний хувьд бол хүрэн шорон өнгөтэй болоод ирдэг. Анхны өнгө бол тод хар өнгөтэй байдаг. За энэ Петри яган дээр болохоор бас энэ туршилт хийсэн байгаа. Энэ болохоор контрол тос нь
За тэгээд 10 хоногийн дараагаар бол бактериуд маань нэгдээд нэг иймэрхүү өнгө ястай болсон байгаа нь харагдаж байгаа. За мөн бас шингэн орчин дээр бол туршилтуудыг хийсэн байгаа. ADP бороод MCM тэжээлт орчин тэгээд BCM гэдэг тэжээлт орчингууд дээр бол туршилтыг бол харьцуулан тавьсан байгаа. За ингээд бол нэг 10 хоногийн дараагаар бол тосны маань задрал бол нэлээд бас эрчимжиж задлсан байгаа. За энэ туршилтууд нь болохоор бактериудаа одоо нөгөө нэг нэгээрээ дан дангаар ялгарсан байгаа бактериудаа консорциум болгож бүрдүүлээд тэгээд тэр туршилтаа өчигдөр энд тавьсан байгаа. За нэг консорциумд бол нэг 4 төрлийн бактери агуулгадж байгаа. Тэгээд 1 г орчим бактерийн биомассыг хийж гэж байгаа. Тэр бактерийн 1 г биомассанд нь ойролцоогоор нэг 100 сая эс агуулгадахаар тооцож байсан. Яг байгаль дээрээ гараад ирэхээр хөрсөн дээр яг ямар задрал явагдгийг гэдэг нь бас харьцуулсан бас давхар тийм туршилт хийгдэж байгаа. Шингэн орчинд лабораторийн нөхцөлд болохоор бидний туршилтын үр дүн 80% гараад идэг. Харин эргээд байгаль дээрээ гарахаараа тэр хувь нь бас мэдээж багасах магадaltaй агаарын температурын өөрчлөлт нар салхинаас хамаарат. Тэгээд гадаадын орнуудад болохоор усан дээр асгарсан нефтийн задралыг нь өөрсдийнхөө орноос ялгаж авсан бактериараа задалдаг. Ингээд болохоор усан дээр шингэн орчин дээр учраас нөгөө тосны задрал нь айгүй хурдан явагдчихдаг. Монголын нөхцөлд яагаад өөр байгаа гэхээр хөрсөн дээр асгарсан тос учраас задралын процесс нь арай удаан байх бах гэдэг магадлалаар бид нар бас нэлээд бас эрчимтэй, маш сайн идэвхтэй задлах чадвартай тийм бактерийг бас хайсаар байна. Энэ бактериуд бол одоо энэ хөрсний бохирдлыг бууруулахад бол асар үнэтэй одоо хар ажилчин гэж хэлээ. Энэ бактерийн тусламжтайгаар тэр хөрсөнд байгаа энэ газрын тосыг задлахаас гадна хорвоожуулах процесс бас давхар явагдаж байдаг. Тэгэхээр бол хөрс эрүүлжих, за дээр нь бол хөрсний үржил шимийг сайжруулж болох юм байна. Ингэснээр бол одоо зүлэг ногоо ургах, өөрөөр хэлбэл хүний амьдрах орчныг одоо сайжруулах, одоо байгаль эртэлхийгээ хамгаалах одоо энэ асуудлууд бол их ач тусаа өгөх одоо ийм нэг жишээ байх. За тэгээд энэ ганцхан газрын тос биш юм. Жишээ нь одоо заамрын алтны уурхай байж байна. Энэ заамрын хөрс бол одоо маш их хүнд металлаар бохирдсон байж байгаа. За энэ бохирдлын дор бол бид нэр биологийн бохирдлыг бас төлхөө ярих шаардлага байгаа. Тэгэхээр бохирдлыг бид нар энэ талаа гээчдэг. Тэгэхээр биологийн бохирдол нь өөрөө бол хүм мал амьтны одоо эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг их том хүчин зүйл. Тэгэхээр энэний судалгааг бол одоо бид нэр 2010 оноос ерөнхийдөө эхэлсэн. Ингээд 2014, 15, 16 онууд бол онон болжголуудын одоо зүтгэл олооттой цуг энэ судалгаа хийсэн. Энэ судалгааны ажлын гол үр дүнгууд нь юу вэ гэхээр бол ер нь энэ голын ус бол ихээр бохирддог, удирдын шинж чанартай. За дээр нь тэр одоо усанд байж болохгүй одоо өвчин үүсгэж бичил организмууд ялангуяа Цельсийн 37 хэмд өсөж үржих чадвартай бактериуд бол нэлээд олдсон. Тэгээ энэ юуг анхааруулж байгаа гэхээр бол голын усны биологийн бохирдлын төвшинг харуулж байгаа. За мэдээж хэрэг механик бохирдлууд их орж ирж байна. За янз бүрийн тэр уул уурхайд ашигласан одоо юу гэдгийг бодис урвалжууд орж ирж байна. За мөнгө ус одоо жишээ нь байх тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг энэ бүх одоо хортой нөлөөг бичил организмууд өнөөдөр хүчрэхээ болсон. Өөрөөр хэлбэл тэр усны хэвийн өөрийнх нь одоо микрофлора тэнд байдаг бичил организмууд нь ингээд үхээд усчихлаар одоо энэ ус бол үндсэндээ цэвэрших боломжгүй болно биологийн аргаар. Дээр нь одоо энэ экологийн маш том одоо сүрлийг дагуулах ийм одоо аюулын харангийг дэгдэж байгаа маа. Тэгэхээр энэ манай энэ онон болжийн төслөөрөл бид нэр биологийн бохирдол одоо ихсэж байна гэдгийг судалснаар бол ер нь хүний үйл ажиллагаа энэ байгалийн усан санд бол нөлөөлөх хэмжээнд одоо хүрж байгааг бол тогтооснороо бол их ач холбогдолтой л да. Экологийн чиглэлээрээ бид нэр бол бичил организмын олон янз байдлыг одоо судлахаас гадна бол янз бүрийн одоо их сурвалжаас, байгалийн их сурвалжаас ялгсан бичил организмыг практикт хэрэглэх тэр тусмаа одоо
одоо биотехнологийн салбарт хэрэглэх, хүрээлэн буй орчны биотехнологи одоо хэрэглэх боломжийг судлах энэ чиглэлийн судалгааны ажлуудыг бол одоо сүүлийн хэдэн жилд нэлээд төлхөө эрчимтэй хийж байна. Тайваны их сургууль, за манай шинжлэх ухааны технологийн их сургууль хамтарсан судалгааг явуулаад бол үндсэндээ гол үр дүн нь уснаас бид нэр анх удаага Монголд усанд байж болохгүй өвчин үүсгдэг. За энэ нь бол мал амтнаас гаралтай 11 зүйлд хамаарах бичил организмыг бол анх удаа одоо судал тогтоосон байна. Архангай аймагт байрлах Өгийн нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг билээ. Тиймээс ч жилбэр Өгийн нуурыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Учир нь нийслэлд хамгийн ойр оршдог энэ уг нуурыг зорих хамгийн том шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн хүн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцснаас болж байгалийн үзэсгэлэнт газар үгүй болох аюултай. Яг ийм эмгэнэлтэд дүр төрх Өгийн нууранд тохиолдоод байна. Сүүлийн 10 гаруй жил Өгийн нуурын ундарган татарч бохирдож экологийн тэнцвэрт байдал алдагдж байгаа гэх харамсалтай судалгаа гарсныг дээр өгүүллээ. Мөн нуурын усны гадаргуу дээр нэлээд их хэмжээгээр зам ургаж байгаа нь нуурын экосистемд сөрөг нөлөө ихсэж байгаагийн илрэл болж байна. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр Өгийн нуурын экосистем өнөөдөр одоо их хэцүү хүнд байдалд орсон. Орж байгаа одоо тэр усны сэлгээ бол байхгүй болсон. Хөгшин орхон гол ороод гардаг байсан бол одоо энэ хөгшин орхон бол зундаа тасардаг. Тэгэхээр одоо усны сэлгээ солилцоо байхгүй. Тэгэхээр үндсэндээ нуур маань бол одоо тэжээгдэхгүй болж байна гэдэг бол одоо явандаа өөхөх одоо экологийн сүрэлд орох ийм аюулын ирмэгдэр ирчээд байгаа. Зүгээр газрын гүнээс тэжээгдэж байгаа үгүй асуудлыг бол манай одоо геофизикчид шинжлэх ухааны технологийн сургууль асуудал одоо энэ 100 ахиад хэмжилтүүд явна. Тэр хагалбар руу тэргээр явж байгаа гэсэн таамаг байгаа. Тэгэхээр эндээс газрын гүнээс тэжээгдэж явах нэг найдвар байна. Эцсийн найдвар. За ингээд бол өөр одоо усны тэжээл байхгүй. Тэр зүүн урд талдаа байсан жижиг нуур нь ширхэгдсэн билээ. Тэгэхээр Өгийн нуурын одоо энэ экосистемийн асуудал бол тун хүнд байна. За ялангуяа энийгээ дагаад бас тэр хөрс бас бохирдсон байна. Хөрснөөс бид нар бас өвчин үүсгчүүдийг илрүүлсэн. Нийтдээ 30 гаруй одоо бактери бол Цельсийн 37 хэмд өсөж үржих чадвартай тогтоочод байгаа. Тэгэхээр энд бол ер нь нэлээд айхтар асуудлууд бий болж байгаа шиг байна. Одоо бид нар байгаль орчны яамд тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлэх арга замыг боловсруулж одоо энэ төслөөр ингэж хийж гүйцэтгэж өгөх бодолтой байж байгаа. Тэгэхээр бид энэ Монгол орны бичил организмын олон янз байдлыг бол энэ экосистемд нь за тэндэн судлахаас гадна бол буцаагаад эргээд энэ практик хэрэглэгээ болох энэ боломжуудыг тогтоох одоо энэ ажлыг л хийж байна да үндсэндээ. Манай их сургуулийн одоо эрдэмтдийн оролцоотойгоор хийсэн нэг сайхан төсөл байдیں۔ Энэ нийгмийн эрүүл мэндэдийг онцгой ач холбогдолтой. Одоо яг яригдаад байгаа нөгөө Улаанбаатар хотын болоод хоцорын газрын хөрс ус агаарын бохирдолд бас чухал одоо нөлөө үзүүлдэг гэр хорооллын жорлонгийн асуудал толгойн өвчин болж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бол одоо микробиологийн лаборатори, Монхимо эрдэмшилгийн төв, за Монголын халдвар гүйцэтгүүлэлтийн нийгэмлэгээ 3 байгууллага хамтраад 2005-6 онд бүр судалгаа хийгээд онл практикийн хурал явуулсан байна. Гэр хорооллын энэ бохироос, энэ жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол. За эндээс бол янз бүрийн одоо халдварт өвчин тархах эрсдлийг бол одоо асар ихээр нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр эндээс бид нар ямар шийдвэр гаргаж одоо энэ төр засгийн байгууллагууд төрүүлсэн бэ гэхээр гэр хорооллонд одоо байгаа жорлонгийн тоо жилээс жил өсөж байгаатай холбогдуулж орчин үеийн одоо технологийн шийдэл бүхий биотехнологийн одоо аргаар боловсрогдож одоо эрүүл ахуйн хувьд бол онцгой сайн нөлөөтэй ийм жорлонгийн систем рүү орё гэдэг энэ одоо саналыг бол бид нар анх боловсруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэс хойш дахин 12 жил өнгөрсөн байхад одоо жорлонгийн тоо бол дахин ихссэн. Тэгэхээр одоо сүүлийн үед бол био жорлон, эко жорлон, компост бордооны жорлон гэж яригдж байгаа асуудлыг бол одоо мэргэжлийн түвшинд бол анх гаргаж ирснээр их том сайн шийдэл бол чадсан.
Тэгээ энэ асуудлаар бол олон улсын байгууллагууд энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаа хамтраад бас ямар ч хэсэн нөхөн жорлонгийн стандарт бол бүрэн шинжлэгдсэн. Мөн одоо энэ монгол хүний одоо ялгацсны найрлага шин чанарын хувьд бол ямар төрлийн технологи таарах нь вэ гэдгийг л одоо мэргэжлийн хувьд шийдэж өгснөөрөө мэргэжлийн байгууллагуудын оролцоо өөрөг бол чухал байсан юм. Харамсалтай нөгөө олон одоо засаг дарга нар үе үеийн солигдож нөгөө шийдэл одоо хүрэхгүй саргаал 12 жил болчихж байгаа. Одоо антибиотикийн рүү гэж явж байгаа дууслаа. Тэ одоо эмчилгээний гол хэрэгсэл болж явжсэн. Бас л одоо микроб төр үндэслэж явжсэн. Одоо дараагийн үед нь яаж нэгээр байгалийн одоо антибиотик гэж яригддаг. Нөгөө нано мөнгөний одоо урсгалууд бий болсон. За энэ дээр манай МУИС-ийн микробиологийн лабораторийнхан манай Монхимог эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдтэй хамтраад одоо нано мөнгөний антибиотик бэлтгэлийг үйлдвэрлэл нэвтрүүлгээд бүрэн хэмжээний төсөлд дууссан. Манай монголчууд бол ер нь их соёлтой ард түмэн. Ялангуяа хэрэглээний. Та бид мэдж байгаа ер нь мөнгөн эдлэл их хэрэгэлдэг. Тэр дундаа одоо манай монголчууд мөнгөн аяг хэрэгж ирсэн байдаг. Энэ ч бас зүгээргүй юм байна л да. Өөрөөр хэлбэл одоо миний таамаглаж байгаагаар бол баг бичлэг организмыг мэддэг юм шиг тийм ээ. Ялангуяа мөнгөн аягнаас одоо хоол цагаа идэж уухад бол халдвар авдаггүй тэр болгон. Тэгэхээр мөнгөний одоо бактерийн эсрэг үйлчилгээг өөрөөр хэлбэл халдварын их сурвалжийг одоо ямар нэгэн хэмжээгээр нь халдвар авахгүй байх талаас нь ахуй амьдрал практикаас одоо мэддэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр нано мөнгөний асуудал ч гэсэн одоо энэ монголчуудын ёс заншил ахуйтай бас салшгүй холбоотой юм л да. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор зарлаж байгаа одоо мэдээлэл нь бол юу гэж нэхээр 650 гаруй өвчин үүсгэж бичил биетэнд одоо мөнгөний бэлтгэл бол нөлөөлнө. Тэгээд энэ дотроо хоруу чанарын багасгасан одоо нано хэмжээнд одоо бэлтгэгдсэн энэ бүтээгдэхүүнүүд нь бол косметик болоод бусад сав суулга нэг аж үйлдвэрийн олон хэлбэрлүү ингээ орж байгаа. Тэгээ ариутгал халдваргүйжүүлэлтээс хамгийн чухал нэг усны одоо ариутгал халдваргүйжүүлэлтийн хувьд бол Европын холбооны улсууд бас одоо усны халдваргүйжүүлэлтэнд бүрэн нэвтрүүлээд эхэлсэн хамгийн аюулгүй одоо бэлтгэл гэж нэрлэгдээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай Монголын судлаачид ялангуяа манай Монгол Улсын их сургуулийн одоо энэ микробиологийн чиглэлийн судлаачид багш нар одоо манай яг энэ үйлдвэрлэл эрдэм шинжилгээний нэгдэлтэй одоо ингээм хамтарч хийснээрээ бид нэр дэлхийн зах зээл дээр зарагдж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төвшөнд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүнийг одоо гаргаж чадчихна гэдэг маань бид нэр цаашдаа бол олон улсын төвшөнд одоо хийгдэж байгаа энэ технологийн шинжилэл хоцрогдохгүй явахд хөл нийлүүлж явахд боломжтой ийм одоо мэдлэгийн бааз бол Монгол улсад байна гэдгийг харуулах боломжтой байна. Микробиологийн шинжилгээ ухааны энэ судалгааны үр дүнг амьдралд нэвтрүүлэх, за практик хэрэглгээнд оруулах, эргэлтэнд оруулах энд бол асар их боломж байдаг. Гадаад орны туршлагуудыг харж байхад. Гэтэ энэ салбар бол нэлээд хөрөнгө төсөв мөнгө шаардсан салбар байдаг. Мэдээж хэдийн хэмжээний мөнгө богино хугацаанд зарж чадна. Тэрнээс хэд дахин илүү ашигыг хүртэж болдог энэ зах зээлийн одоо тогтолцоотой салбар юм л да. Уул уурхайн салбар дээр түшгэлсэн Монгол улсын эдийн засаг болон аж үйлдвэржилт нь эрчимтэй өсгийн хэрээр хоол хүнс, эрчим хүч болон байгалийн сэргээгдэх, үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол бий болох биологийн төрөл зүйл устдах зэрэг асуудал гарч эхэлж байгаа нь зөвхөн Монгол улсын байгаль орчны доройтлын асуудал биш, улмаар Монгол улсын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэдэг нь илэрхий мэдрэгдэх боллоо. Хөгжил дэвшил гэгч тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй, хэм хэмжээ, эрдэм шинжилгээний нээлтээр тодорхойлогддог ажээ. Харин Монгол улсын цаашдын хөгжлийн гарц эрдэмтэн судлаачдын судалгаа, нээлт, онол дээр тогтож байж улам эрчимч нь гарцаагүй юм. Манай энэ микробиологийн хөтөлбөр бол ер нь Монгол Улсын их сургуульд 1982 оноос анх
микробиологийн тэнхэм гэж байгуулагдаад өнөөдрийг хүртэл одоо сургалт судалгааны ажлыг одоо эрхлэн явуулдаг. Бид ерөн жил дунджаар 10-12 микробиологчийг төгсгөж гаргадаг. Энэ дээр манай багш нар бид нар бүгд хамтарч хөдөлмөрлөдөг. Сургалтын маань гол зорилго бол бид нар онлын үндсэн мэдлэгийг мэдээж эзэмшүүлэх бакалаврын сургалтын түвшинд мөн хамгийн гол бидний явагдах гол үйл ажиллагаа бол лабораторийн арга зүйг эзэмшүүлэх. Лабораторид ажиллах чадвартай ийм мэрэгчлэн болохтой хоцлон анхаарч байна. Шаталсан хэд хэдэн лабораторийн хичээлүүд бид нар дээр явагддаг тодорхой кредитүүдтэй. Үүнээс гадна хамгийн гол чухал ажил бол багш нарын судалгааны ажилд оюутнуудыг татан оролцуулах ажил бол биднэрт бол нэг төвөнд тавьдаг. Ялангуяа багш нарын дээр судалгааны төслүүд байна. Тэр төслийн ажилд оролцуулна гэдэг чинь оюутан танхим суралцж байгаа энэ зааж байгаа юмас илүү их зүйлийг бол өөрөөр хэлбэл микробиологийн мэрэгжлийн ур чадвараа маш хөгжүүлдэг, чадвартай мэрэгчлэн болж гарах гол суурь нь болж идэг. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ороод ирэхдээ одоо манай лаборатори жишээ нь бичил организмын сан гэдээ хадгалагдж байгаа. Энд нэг 100 орчим дорожийн өсгөр. За дээр нь бидний судалгааны ажлын үр дүнд гарсан одоо янз бүрийн ашигтай шинж чанартай бичил организмуудыг 100 гаруй хадгалаад байж байгаа. Тэр энэ өсгөрүүдийг бол мэдээж хэрэг практикт нэвтрүүлэх, энэ үр шимийг нь хүртье гэх юм бол мэдээж цааш нь аривчсан судалгаанууд хийх ийм шаардлага бол зүй ёсоор тавигдж байгаа. Гэхдээ ямар ч байсан одоо энэ анхан шатны боловсруулалт одоо бид зорилготой үндсэндээ бол эхний шатаа биелүүлчихэд одоо цааш нь судалгааг үнзгэрүүлэх гээд ингээд одоо ажиллаж байна да. Гарааны энэ судалгаанууд бол манай энэ их сургуулийн лабораториуд бол их амжилттай хэрэгжижсэн байгаа. Биохимийн салбар дээр ч тэр байж байна. За тэгээд цаашаа уран хүч амьтны судлал, экологи гэж ярих юм бол манай биологийн чиглэлийн одоо энэ судалгаанууд бол нэлээд сайн явагдсан. За Монголдо ер нь баг төвшин тогтоох хэмжээнд мэдээж хэрэг дээр нь шинжилгээ ухааны академийн эрдэмтэд бол бас энэ дээр өөрийн гэсэн одоо байр суурьтай болцсон. Нэлээд их ажлын үр бүтээлтэй байдаг. Судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэл нэвтрүүлэхэд заавал ямар нэгэн байдлаар нөө шинжилгээ ухааны бүтээлээ хэвлэн нийтлүүлж хүлээмжшөрөгдөг. Энийн дараа стандартчлалын асуудлууд, үнэлэнгийн хяналтууд гэдэг олон шатны асуудлууд байдаг. Тэгэхээр энэ одоо ажлынхаа хүрээнд бол бид нар олон улсын одоо сэтгүүлд бол хэвлэн нийтлэгдсэн бүтээлээс дурдахад молекулын шинжилгээ ухаан гэдэг энэ сэтгүүлийн 12 оны одоо шилдэг бүтээлээр шалгарсан энэ ажил бол бас их үр дүн нотлон харуулах сайн үзүүлэлт гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ манай Монгол улс бол энэ бодлогын түвшинд, бодлогынхаа хүрээнд тэргүүлэх салбаруудаа тодорхойлцсон. Эндээ одоо тэр хөрөнгө оруулалтуудаа хийх шаардлага байгаа. Хэрвээ тэгэх юм бол одоо энэ дээр ажиллах эрдэмтэд нь бэлтгэгдчихсэн байж байна. Гол үр дүнгуудээ ингээд ярихлаар бол бид нар одоо нэгдүгээрт бол тэр хүнсний салбарт хөрөнгөний бичил организмуудтай одоо ажилласан нэг судалгааны чиглэл байна. За сүүлийн үеийн судалгаанууд нь бол одоо эколог байгаль руугаа хандсан одоо байгаль орчин хөрс усны бохирдлын одоо асуудлыг шийдвэрлэхээр судалгаанууд явсан байна. Энэ олон судалгааны чиглэл рүү яагаад ингэж хөргөн хүрээнд орох болов гэхлээр энэ микробиологийн шинжилгээ ухаан бол энэ хүний амьдралд маш олон хүрээнд нь баг оролцохгүй салбар гэж байхгүй. Тийм учраас энэ үүднээс бол одоо бид нар энэ одоо өргөн хүрээг хамарсан энэ олон төрлийн ийм судалгаанууд дээр одоо гол цаг зав гаргаж за энэ дээр оюутан залуучуудаа одоо сургах, дадлагжуулах ийм хүмүүсийг одоо бэлтгэхийг бас зорж байгаамаа. Бидний нүдэнд ил харагдах энэ ертөнцийн дотор үл үзэгдэх бичил организмуудын онцгой мэт дахин нэг ертөнц байна. Энэхүү нууцт ертөнцийн хаалга руу дэлхийд дахны эрдэмтэд нэвтрэн орсон цагаас хойш 300 гаруй жил өнгөрсөн ч дахин хэдэн зуун жил судлагдах нөөц тэнд байсаар байна. Энэ дэлхийд хийж байгаа том нээлтүүд тэр Нобелийн шагнал хүртэж байгаа ажлууд бол ихэвчлэн биолог ангаах ухааны зааг дээр байгаа. Биолог гэхлээрөө энэ голдуу бичил организм дээрээ объект болгож аваад ингээд ангаахын чиглэл рүү, хүн эмнэлэг чиглэл рүүгээ одоо том нээлтүүд хийгддэг. Ингэж одоо Нобелийн шагналыг хүртээдэг явдал нь цаана их учиртай байна. Манай одоо төгсөгчд байгаа гадаад орнд өндөр хөгжилтэй орнд одоо үргэлжлүүлээ сураад зарим нь одоо бүр тэнд лаборатори эрхлэгч болчихсон ч байх шиг том судалгаа төсөл дээр орчихсон ажиллаж байна.
Тэгэхээр энэ залуучуудаас бид нар өнөөдөр их юм хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл энэ салбарт Монгол залуучууд одоо хүч эрдэм оюунаас сорих тийм өргөн боломж нээлттэй байгаа. Монголын эрдэмтэн судлаачид ч мөн тэрхүү нууцыг тайлах эрэлд чамгүй амжилттай ажиллаж байгаа боловч улс орны нэгдсэн бодлого зорилт өгүүлэгдсээр байна.